За 6 дугаар ангийн түүхийн хичээл маань эхэлж байна. Энэхүү хичээлээрээ эртний хүмүүс хэрхэн амьдарч байсан талаар үзнэ. За эртний хүмүүсийн амьдарч байсан үеийг бол үндсэн хоёр үед хуваан авч үздэг. За энэ нь чулуун зэвсгийн үе болон төмөр зэвсгийн үе гэж үздэг. За чулуун зэвсгийн үеийг дотор нь хуучин чулуун зэвсгийн үе буюу палеолит, дунд чулуун зэвсгийн үе буюу мезолит, шин чулуун зэвсгийн үе неолит гэж бас 3 англи үздэг. За өнөөдрийн хичээлээрээ хуучин болон дунд чулуун зэвсгийн үед холбогдох олзуурлах, түүгэрлэх аж ахуйн үе, шин чулуун зэвсгийн үед холбогдох үйлдвэрлэх аж ахуйн талаар үзнэ. За олзуурлах, түүгэрлэх аж ахуйн үед эртний хүмүүсийн хоол хүнс хувцас гэр орон ямар байсан бэ? За эртний хүмүүс энэ үед ямар аж ахуй эрхэлж байсан? За мөн тэд чулуугаар ямар зэвсэг хийж байсан талаар энэхүү хичээлээрээ хариулт олно. За тэгвэл олзуурлах, түүгэрлэх аж ахуйн үед эртний хүмүүсийн хоол хувцас гэр орон ямар байсан бэ гэхээр тэд олуулаа амьдардаг байсан. Олуулаа буюу овгийн зохион байгуулалтаар амьдардаг байсан. За ан хийж ургамал түүж хоол хүнсээ хуваан идэж бие биенээ хамгаалж бие биендээ тусалдаг байжээ. За тэд байнга нүүдлэн явж өвсөн ороотой агуу болон уртсанд амьдардаг байсан. За мөн агинсан ангийн арсны өөхийг хусаж газар дэлгэн хатааж бидээ нөмрөн хувцас болгон өмсдөг байжээ. За харин чулуугаар ямар бага зэвсэг хийдэг байсан бэ гэхээр тэд зөвхөн яс болон модоор чулуун бага зэвсэг хийдэг байсан. За том чулууг хаглан давхаргаар нь цуулж түүгээрээ хурд зэвсэг хийдэг байсан. За яг энэ үед бол чулуун зэвсэг хийх хамгийн тохиромжтой чулуу нь захиур чулуу байсан. За чулуун зэвсгийг байнга бидээ аваад явах боломжгүй учраас за яг ан хийх тухайн үедээ захиур чулуугаа олж одоо хаглан батаргах, за цуулах зэргээр бол зэвсэг хийж ан агнадаг байсан. За дунд чулуун зэвсгийн үед бол чулууг эмдлэх, цуулах, зохих болсноор зохих ийм аргуудыг бол хэрэглэх болсон. За яг энэ үед бол ямар аж ахуй эрхэлж байсан бэ гэхээр түүгэрлэх болон олзуурлах аж ахуй гэж байна. За түүгэрлэх аж ахуй гэдэг нь ерөнхийдөө үр жимс түүх, ургамал түүж идэх. За олзуурлах гэдэг нь бол ан агнуур хийх, загасчлахыг хэлдэг. За олзуурлах, түүгэрлэх аж ахуй гарснаар бол энэ үед хүмүүсийн дунд хөдөлмөрийн хуваар нарийсан. За энэ нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ажлын ялгаа гарч ирсэн гэсэн. Эмэгтэй хүмүүс нь ерөнхийдөө гэрийн ойролцоо байх үр жимсийг түүж жижиг ан амтан агнах, өөр хүүхдээ асрах зэрэг ажлыг бол хийдэг байсан бол эрэгтэй хүмүүс нь олноороо явж том ан агнуур хийх зэргээр юм олзуурлах аж ахуй илүү болчлоо эрэгтэй хүмүүс хийдэг үжээ гэж ийм нарийн хөдөлмөрийн хуваар гарч ирсэн байна. За тэгвэл үйлдвэрлэх аж ахуй гэдэг нь за энэ үед бол хүмүүс тэд байгаль дээр байгаа бэлэн зүйлийг хэрэглэн амьдрахаа болсон. За өөрсдөө хоол хүнсээ хэрэглэх болсон. За мөн том чулуун суудсанд буюу одоо модон байшинд амьдарч голын эрэг дагуу олон урт бий болж ирсэн бол анхны тосхон хүмүүсийн үндсийг тавьж өгсөн байна. За тэд ангийн арьсаар хувцас ойж өмсгөөс гадна ургамлын ширхгээр ирсэн утас болон хонь ямааны ноос ноолороор утас ирж хувцасхийн өмсөх болсон. За чулуугаар хийдэг байсан бага зэвсэг нь за энэ бол шин чулуун зэвсгийн үед бол хүмүүс эмтэлж цуулж өнгөлөх зэргээр чулуун сүх, харуулын ир, хатуур чад, хөрөө зэргийг бол хийж сурсан. За мөн бугын ивэр эсвэл модон байруултай бага зэвсэг хийж аж ахуйдаа хэрэглэх болсон. За энэ үед гарсан томоохон өөрчлөлт нь бол энэ үед бол одоо хуучин чулуун зэвсгийн үеэс бол мөслөгийн үе эхлээд за шин чулуун зэвсгийн үе гэхэд бол мөслөгийн үе дуусаж үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн байгаа. За энд үйлдвэрлэх аж ахуйд шилжснээр газар тариалан, гар урлал, мал аж ахуй эрхлэх болсон. Газар тариалан үүссэн үндсэн шалтгаан нь бол за ихэнх үедээ бол үр жимсийг түүн иддэг байсан. За тэр өрнө газар тунаад ургамал болгон ургахыг ажигласнараа газар тариалан үүсэх эхлэн тавигдсан байгаа. За эндээ бол зэрлэг ургамлыг ажиглан үр жимс цуулгаад ургаж сурааж эхэлсэн. За мөн мал аж ахуй бол зэрлэг амьтдын төлийг барих, хаших зэргээр тэднийг тэжээн өржүүлэх, идэх зэргээр хэрэглэж байсан. За энэ үед бол хамгийн анхлан гэршүүлсэн амьтад нь бол нохой гэж үздэг. Мөн үүний дараа бол үхрийг гэршүүлэн амьдрал ахуйдаа за мал аж ахуй газар тариаландаа ашиглах болсон. За үүний зэрэгцээгээр бол гар урлал буюу хувцас хийхээс гадна одоо хамгийн амархан
хатдаг. За мөн бат бөх тийм шаврыг ашиглан ваар хийж сурсан байгаа. За ингээд овгийн зохион байгуулалтаар амьдарч ингээд газар тариалан мал аж ахуй үүснээр энэ үйл гарсныг өөрчлөлт нь хүмүүс олноороо амьдрах болж хүн ам ихснээр бол хүмүүс маш ихээр өлсөх болсон. За мөслөгийн үе явагдсанаар бол хүмүүсийн дунд олон томоохон ан агнах боломжгүй болсон. Учир нь гэвэл томоохон амьтад мөслөгийн үйл явцад мөхөж үгүй болсноор бол одоо хүмүүс өсөх ийм маш ихээр өлсөх болсон. За үүний үр дүнд бол газар тариалан мал аж ахуй, гар урлал зэрэг одоо үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн байгаа юм. За энэ аж ахуй хизээнээс эхэлсэн бэ гэхээр за бүгдээ онтооллын шугамаа зураад тооцоолон бодъё. За олзуурлах төвөрлөх аж ахуй бол нийтийн тооллын өмнөх 5 сая жилийн өмнө үүссэн. За тэгвэл эртний хүмүүсийн олзуурлах төвөрлөх аж ахуй хэдэн жил үргэлжилсэн бэ? За тэгэхээр нийтийн тооллын өмнөх 5 саяас нийтийн тооллын 8,000 хасаад за нийтийн тооллын 4 сая 999,200 жилийн өмнө бол үйлдвэрлэх аж ахуй үргэлжилсэн байна. За тэгвэл эртний хүмүүс одоогоос хэдэн жилийн өмнө үйлдвэрлэх аж ахуй эрхлэх болсон бэ? За тэгэхээр энийг бодохдоо нийтийн тооллын өмнөх 8,000 дээрээ өнөөгийн байгаа хугацаа буюу нийтийн тооллын 2021 нэмээд за үйлдвэрлэх аж ахуйг бол 10,021 жилийн өмнөөс эрхлэх болжээ. За тэгвэл ингээд үйлдвэрлэх аж ахуйд шилжснээр бол анхны суурин иргэншил тавигдах үндэс болсон. За нийтийн тооллын өмнөх 8,000 оны орчим бол үйлдвэрлэх аж ахуй шилжиж за 2 мөрний хөндөй, нийл мөрний хөндөй энтгэх хятадаар бол эртний хүмүүс одоо үйлдвэрлэх аж ахуй буюу газар тариалан эрхлэх болсон. За ингээд томоохон гол мөрний сав дагуу газар тариалан эрхлэх болсноор анхны суурин иргэншил үүсэх үндсэн тавигдсан. За бүгдээ газрын зураг дээр харцгаая. За энд бол манай Монгол улс маань харагдчихээн. За энд бол харин Хятад улс. За Хятадын шар мөрний дагуу бол анхны газар тариалан эрхэлж эхэлсэн. Харин энтгэхийн Инд мөрний дагуу за мөн Египтийн Нийл мөрөн болон за Тигр, Ефрат гэх 2 мөрний хөндийгээд эдгээр газруудад бол анхны суурин иргэншил буюу газар тариалан тарж эхэлсэн байгаамаа. За Чулуун зэвсгийн үеэр хүмүүс бол за газар тариалан мал аж ахуй эрхлэхээс гадна үйлдвэрлэх аж ахуй буюу ваар хийж хэрэглэдэг болсон. За ваар хийж сурснаар бол одоо хоол хүнсээ удаан хугацаанд хадгалах боломжтой болсон байгаа юм. За тэгээ ваарыг хийхэд бол 2 аргаар хийдэг. За яг ваар хийх үндсэн арга нь бол иргэдэг хөр дээр хийх, гараар хийх, ороомог ашиглах, хэв ашиглан хийдэг байсан. За энийг хүүхдүүд та бүхэн номон дээрээсээ дэлгэрүүлэн зургийг нь бас хараарай. За харин чимэглэх аргын хувьд бол үндсэн 4 аргаар хийдэг. За олс дээсээр, хуруу хумсаар, хисаагаар, ясан самаар гэж ийм 4 үндсэн аргаар бол хийдэг гэжээ. За энийг бол сурах бичиг дээр байгаа учраас ингээд харъя. За одоо бүгдээрээ дүгнэн харцгаая. За олзуурлах, төвөрлөх аж ахуй болон үйлдвэрлэх аж ахуйн хооронд ямар ялгаа байсан бэ? За эртний хүмүүсийн хоол хүнс хувцас гэр орон за олзуурлах, төвөрлөх аж ахуйн үед ямар байсан бэ? За тэгэхээр бол хоол хүнсний хувьд бол байгаль дээр байгаа бэлэн бүтээгдэхүүнүүдийг иддэг. За хувцсны хувьд бол агнсан ангийн хувцсныхаа өөхийг нь хуцаж хатааж бие дээрээ нөмөрдөг байсан. За харин гэр орны хувьд бол одоо уртсанд амьдардаг. За үүнээс гадна нөмөр дулаан, агуу амьдардаг байсан. Харин үйлдвэрлэх аж ахуй шилжснээр за хоол хүнсний хувьд бол өөртөө хоолоо боловсруулан иддэг болсон. За хувцсны хувьд бол одоо хонь ямааны арьс ноос ноолуураар бол хувцас хийж нэхэж өмсдөг болсон. За гэр орны хувьд бол модон байшин, за олноороо модон байшин өрцөнд амьдрах болсон. За харин тэд чулуугаар ямар бага зэвсэг хийж хэрэглэж байсан бэ гэхээр олзурлах, төвөрлөх аж ахуйн үед бол за чулуугаар за чахуур чулууг ашиглан ирлэх, за цуулах зэрэг аргаар бол ан агнах, за эсвэл ан агнахта за чулуун бага зэвсгийг холоос шидэх, за эсвэл гуу жалга руу ан амьтныг тууж оруулах гэх мэтчлэнгээр агнадаг байсан бол харин үйлдвэрлэх аж ахуй шилжснээр за чулуун зэвсгийг илүү боловсронгуй болгож нум сум жад хийж ашиглаж сурснаар бол ан агнахад илүү амар тохиом болсон байна. За энэ үед бол аж ахуйд гарсан өөрчлөлт нь за эдгээр хүмүүс маань олзуурлах, төвөрлөх аж ахуйн харин нөгөөх нь үйлдвэрлэх аж ахуйн үе
байсан. Төвөрлөх аж ахуйн үе буюу хуучин чулуун зэвсгийн төгсгөлөөр явагдсан өсөлтийн үеэс шалтгаалan хүмүүс олзуурлах төвөрлөх аж ахуйн үеэс үйлдвэрлэх аж ахуй шилжсэн. За үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн хүн төрөлхтний түүхэнд оюуны болон соёлын хувьд томоохон өөрчлөлтүүд авчирсан. За жишээлбэл үйлдвэрлэх аж ахуйд шилжин газар тариалан эрхэлснээр газар тариалан эрхлэхээс өмнөх үед хүн амын өсөлт 4 сая байсан бол газар тариалан эрхэлснээр хүн амын өсөлт 5 сая болтлоо гэсэн. За энэ мэтчлэнгээр хүн төрөлхтний түүхэнд томоохон өөрчлөлт авчирсан энэ үеийг бол түүхэнд чулуун зэвсгэлийн хувьсгалын үе гэж нэрлэдэг. За өнөөдрийн хичээл маань ингээд дуусч байна. Дараагийн хичээлээр дахин уулзтлаа баяртай.